За та бүхэнд эзний өдрийн мэндийг дахин хүргэе. За хамтдаа бүгдээрээ эзний үг рүү бас хандцгаая. За өнгөрсөн 2 бүтэнсэ өдөр бид нараа Есүс Ерихо руу орохдоо нэгэн төрөлхийн сохор хүнийг эдгээсэн тухай үзсэн. Өнгөрсөн бүтэнсэ өдөр бол Есүс Ерихо хотоос гарахдаа Заккай гэдэг хүнтэй уулзаж тэдний зочлон энэ дэлхий дээр ирсэн Есүс Христийн зориг хэрхэн биелэгдэж байгаа талаар Заккайгийн зочлсон зочлолтоор дамжуулаад бид нар сурсан баг. За тэгвэл өнөөдөр бүгд нар Есүс Христ Ерихо хотоос гараад хаашаа явсан бэ гэхээр Иерусалим хот руу явсан тухай хамтдаа үзнэ. За ер нь бол эх 7 хоногийн бүтэнсэ өдрийг бол дэлхийд даяар Христэд итгэгч нар Palm Sunday буюу 70 модны бүтэнсэ өдөр гэж хэлдэг. За яагаад Palm Sunday буюу 70 модны бүтэнсэ өдөр гэж хэлдэг вэ гэхээр эх 7 хоногт бол Есүс яг Иерусалим хот руу дагалдагч нараа дагуулад орж байгаа тийм 7 хоног байна. За энэ үйл явдлыг бол бид дараагийн 7 хоногт бол үзье гэж байгаад за яг Библийнхаа хэдүүлээ Лук номоос бол цуврал сургаалуудыг сонсож байгаа учраас за Palm Sunday буюу тэр 70 модны бүтэнсэ өдөр болж байгаа үйл явдлыг өнөөдөр бүгдээр хамтдаа бас Библиэс харах юм байна. За тэгээд бид нар хамтдаа одоо яг энэ Лук ном дээр бичигдсэн Есүс Иерусалим хот руу орох үед юу болсон тухай, яагаад Есүс Иерусалим хот руу орсон тухай, түүний Иерусалим хотод ирсэн зорилгын тухай бүгдээр хамтдаа өнөөдөр за тэгээд дараагийн бүтэнсэ өдөр бас хамтдаа хуваалцах болно гэсэн. За өнөөдөр бол бид нар хамтдаа Лук номын 38-ын 19-38-аас 40-р ишлэлээр дамжуулаад за мөн бас одоо 23 дахь бүлгийн 21-с 23 дахь ишлэлээр дамжуулаад Иерусалимийн хашгираан гэдэг сэдвээр бүгдээр хамтдаа эзний үгийг сонсох болно гэсэн. За Библийн ишлэлийг уншихын өмнө би таны оюун бодолд нэгэн чухал асуултыг тамиаар байна. Та өөртөө дотор хариулаар таны хамгийн сайн мэддэг зүйл юу вэ гэж. Тэ? Та юуг хамгийн сайн мэддэг гэж боддог вэ? Магадгүй та мэрэгчлээ хамгийн сайн мэддэг гэж болох юм. Эсвэл та би өөрийгөө сайн мэднэ гэж хэлж болох юм. Эсвэл та одоо би англи хэлийг сайн мэднэ ч гэдэг юм мэдгүй. Ямар ч байсан ямар нэгэн хамгийн сайн мэддэг зүйлээ та бодоорой. Эсвэл та би юунаас илүү Христийг сайн мэднэ ч гэж хариулж болох юм. За бид нар яг энэ том асуултын дотор Иерусалимийн хашгираан гэдэг сэдвээр өнөөдөр Лук номын 19 38-аас 40-р ишлэлийг унших нэ. За хамт уншъя. За 1 2 3. Эзний нэрээр ирэгч хаан ерөөлтэйе. Амар тайван нь тэнгэрт, алдар сүрэн нь хамгийн дээр байх болтугай гэж байлаа. Олны дунд байсан зарим фарисеучуд түүнд багшаа шавнараа хориоч гэсэнд тэр би та нарт хэлье. Хэрэг тэд дууга хураавал чулуунууд хашгиран шүү гэвэгчсэн. Амен. За энэ үйл явдлыг та бүхэн бүгдээрээ сайн мэдж байгаа. Есүс Ерихогоос гараад тэгээд Заккайгийн очоод Заккайг бол тийм ээ одоо хамтдаа нөхөрснөөрөө Заккай Есүс Христэд итгэж за үүний дараа бол одоо Заккай авралыг авсан байдаг. Тэгээ Есүс юу гэсэн мэхээр хүний хүү буюу Есүс Христ аврагч энэ дэлхий дээр яг л энэ авралыг өгөхийн тулд ирсэн гэдэг сургаалаа заасныхаа дараа Есүс яаж байгаа вэ гэхээр Иерусалим хот руу явж байгаа. Иерусалим хот руу явсан зорилго нь бол юу вэ гэхээр Есүс Иерусалим хотод очиж 5 өдрийн турш байх зорилготой явж байгаа. За тэгээд 5 өдрийн турш ямар зорилготой очсон бэ гэхээр Христ Иерусалим хотод 5 өдрийн турш одоо сургаалаа зааж номлоод 5 дахь өдөр нь хүн төрлөختний төлөө загалмаа дээр хадагдан алагдахын тулд буюу Иерусалимд Есүс авралын ажлаа төгс гүйцээхийн тулд явж байгаа. За тийм учраас одоо энэний дараагийн бүтэнсэ өдрийн үргэлжилж байгаа 1-р, 2-р, 3-р гээд тэр 7 хоногийг бол бид нар Passion Week буюу зовлонгийн 7 хоног гэж нэрлэдэг. За тэгээд 5 дахь өдөр Христ бидний төлөө загалмаа дээр насураад бүтэнсэ өдрийн үүрээр буюу 7 дахь өдрөө Христ үхлээс амилсан гэдэг. За тийм учраас 4 сар бол яах аргагүй одоо Христийн үхэл ба амьлалттай холбогддог чухал сар байдгийг бид нар бүгдээрээ мэднэ. За тэгвэл
Энэ ишлэлээр юу гарч байгаа гэж. Есүс бүтэнсэ өдрийн өглөө яасан бэ гэхээр дагалдагч нартайгаа Иерусалим хот руу ойртон ирсэн ба. Иерусалим хот руу ойртон ирэх үед олон хүмүүс Христийг Иерусалимд ирж байгаа гэдгийг мэдсэн учраас олон хүмүүс замын хажуугаар Иерусалим руу орох замын хажуугаар бүр игнэн зогсоод тэгээд тэд яасан бэ гэхээр газар ингэж өөрсдөө хувцсыг ингэж дэвсээд тэгээд 70 модны мөчөр бариад Есүсийг орж ирэх үед ингэж хэлж байгаа. Эсний нэрээр ирэгч хаан ерөөлтэй яг гэж. Тэгээд тэд амар тайван тэнгэрт алдар сүрэн хамгийн дээр байх болтгоо буюу Хосана гэдэг нэрээр одоо эснийг угтан авсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол эснийг магтаж байгаа. Хосана гэдэг үгийнх нь утга нь болохоор эсний нэрээр ирсэн буюу хаан буюу мөнхийн хаачлагч, аврагч эзэн энэ дэлхий дээр ирснийг магтаж Есүсээр дамжуулаад тэнгэрт бас газарт амар тайван тогтсон энэ амар тайвныхаа төлөө энэ тогтоосон амар тайвныхаа төлөө Есүс Христэд алтар сүрэн үрд байх болтгоо гэж сон олноороо Христийг магтажсэн байна. За энэ үед тэр дунд байсан фарисеучуд буюу хуулийн багш нар. За фарисеучуд бол тэнд байсан хүмүүс чимээгүй болгож чадахгүй байсан учраас Есүс тандаа тэгж хэлж байгаа. Хөө багшаа та одоо энэ хүмүүсийг чимээгүй болгоо л доо гэж. Тэгсэн чи Есүс өөдөөс нь "Гүй энэ хүмүүс чимээгүй болох юм бол чулуу хүртэл хашгиран шүү дээ" гэж. Ингэж хэлсэн ийм түүх гарч байгаа. За энэ бол Есүсийг Иерусалим хот руу ороход бий болсон нэгэн том хашгираа. За энэ ямар хашгираа бэ гэхээр хүмүүс Есүсийг магтсан хашгираа байсан. За тэгвэл одоо хэдүүлээ одоо энэ өдрөөс хойш 5 өдрийн дараа нөгөө Хосана эсний нэрээр ирэгч хаан ерөөлтэй гэж хашгирж исэн Иерусалимийн иргэд юу гэж хашгирж ирснийг хэдүүлээ дараагийн ишлээс гарцгаая. Залуугай 23-ийн 21-ээс 23 дахь ишлэлээр энд ингэж хэлсэн. За хамт уншъя 1 2 3. Гэвч тэд түүнийг цовдол хэмээн хашгирцаар байлаа. Пилат 3 дахь удаага тэдэнд "Яагаад тэр ямар муу юм хийсэн юм бэ? Өөхөх шалтгаан болцохоор бурууг би түүнээс олсонгүй. Тиймээс түүнийг би цэвэрлүүлээд суллая гэхэд харин ч тэд чанга хашгиран түүнийг цовдлохыг шаардсаар тэдний дуу хоолойч дийлвэ" гэжсэн. За Иерусалимд хашгиралцсан 2 дахь дуу хоолой бол хашгираан бол юу гэхээр нөгөө нэг эсний нэрээр ирэгч магтагдах болтугай Хосана гэжсэн Иерусалимчууд 5 өдрийн дараа Понти Пилат гэдэг захирагчийн өмнө яаж үг гэхээр Есүсийг аваачаад Есүсийг цовдол түүнийг ал гэж хашгиралцж исэн баг. За энэ бол маш тийм хоёр эсрэгцэл буюу тийм ээ. Нэг болохоор магтаад нэг болохоор одоо тийм ээ цовдол гэж хашгирж байгаа Иерусалимийн ийм хашгирааны тухай гарч байгаа. Эдгээр ишлүүдээр. За тэгэхээр би яагаад та бүхнээс таны хамгийн сайн мэддэг зүйл юу вэ гэж асуусан бэ гэхээр дараах хэд хэдэн учир шалтгааны улмаас би танаас асуусан байна. Тэгэхээр бидний сайн мэддэг Грекийн гүн ухаач, сууд сэтгэгч Сократ гэдэг алдартай одоо хүн өөрийнхөө тухай ингэж хэлсэн байдаг. Сократыг бүгдээрээ л гүн ухааны сууд сэтгэгч гэдгийг мэддэг. Гэхдээ Сократ юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн. Би юу ч мэдэхгүй. Түүнийг л мэднэ гэж хэлсэн байдаг. Би юу ч мэдэхгүй, түүнийг л мэднэ гэж. Юу гэсэн үг юм бэ? Ийм сууд сэтгэгч, ийм агуу ухаантай хүн өөрийгөө юу ч мэдэхгүй гэдэг ямар учиртай юм бэ гэж тий хүмүүс гайхаж магадгүй. За тэгвэл Есүсийг Иерусалим руу орж ирэх үед олон хүмүүс эсний нэрээр ирэгч хаан гэж хашгирж байсан. Харин тэд үнэхээр эсний нэрээр ирэгч гэж хашгирж байсан, магтж байсан тэр Есүсийг үнэхээр мэддэг байсан уу? Иерусалимийнхан Есүсийг жинхнээсээ мэдчихсэн учраас үнэхээр амар тайвныг тогтоож хаан мөнхийн хаанчлагч аврагч эзэн гэж мэдчихсэн учраас тэд Есүсийг магтажсэн үү? Эсвэл зүгээр олон хүмүүс тэгж хашгираадсан учраас, олон хүмүүс Христийг угтаж авч ирсэн учраас, олон хүмүүс тэр маас үнэхээр Есүсийг энэ хажууд байгаа хүн эдгээр хүмүүс ингэж хашгирж байгаа юм чи би ч гэсэн ингэж хашгирчъя гэж. Зүгээр бусдыг дагаж хашгирж ирсэн үү? Эсвэл тэд үнэхээр мэдчихсэн учраас
хашгирч ирсэн үг гэж. Тэгэхээр Иерусалимийнх нэгэн теологч яг энэ хашгирч ирсэн хүмүүсийг юу гэдэг үгэнсэн байдаг гэхээр эдгээр Иерусалимийнхан бол мэддэггүй түүнийгэж мэддэггүй хүмүүс юм а гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр заримдаа бид чуулганд ирж байгаа хүмүүсийг эсвэл заримдаа бид нар энэ дэлхий дээр байгаа хүмүүсийг харах юм бол Христийг мэддэггүй. Тэгээ мэдгүй байгаагаа ч мэдгүй яваад байдаг хүмүүс байдаг. Зүгээр л бусдыг дагалдан цуглаанд ирдэг. Эсвэл зүгээр бусдыг дагалдаж, маасыг дагаж яг л салхинд хийсэх хамхуул шиг аливаа зүйл дээр ханддаг хүмүүс олон байдаг. Тиймээс тэд 5 өдрийн өмнө Есүс бол Хосана аврагч гэж хашгирч ирсэн хэрнээ 5 өдрийн дараа цовдол гэж бас л тэнд байсан маасыг дагаж салхин туухад хамгуул шиг энэ хүмүүс цовдол гэж хэлж байгаа юм чи би ч гэсэн цовдол гэж хэлэх юм байна гэж хандж исэн хүмүүс байдаг. Тэрч байтугай Есүсийн өсөд төрөнсөн Назар хотынхан Есүсийг сургаал заах үед Луг номын 4-р бүлгийн 23-р ишлэлээр энэ чи ямар гайхалтай сургаал заагаад байна гэж сургаалын гайхан биширжсэн хэрнээ тэд дүгнэлтэндээ юу гэж хэлсэн гэхээр энэ бол аврагч биш. Энэ бол Бурхны хүүг биш. Ягаад гэвэл энэ чи манай нутгийн мужи Йосепийн хүүхэд байхгүй юу? Нөгөө л Есүс штэ. Манай нутгаас ийм агуу хүн гарахгүй гэж дүгнжсэн. Ийм хүмүүс Есүсийг бодит амьдралын хувьд Йосепийн хүүхэд гэж мэдчихсэн, харин мэдчихсэн зүйлдээ тэд итгэдэггүй хүмүүс байсан. Мэддэг хэрнээ итгэдэггүй. Тэгэхээр эхний тодорхойлт бол ямар хүмүүс гарч ирж байгаа вэ гэхээр мэддэггүй түүнийгээ ч мэддэггүй хүмүүс байдаг бол нөгөө тодорхойлт нь мэддэг хэрнээ яасан бэ гэхээр итгэдэггүй. Ийм хүмүүс олон байдаг. Сайн байна уу та Есүсийн тухай мэдгүй? Мэдлгүй яах вэ? Мэддэн шүү дээ. Нөгөө нэг Израиль төрсөн 2000 гаруй жилийн тэртээ Израиль төрсөн Есүс чи би сайн мэдэж тэр чинь бол Христийн шашны үндэслэгч байхгүй. Есүс чи би сайн мэдэж тэр чинь нэг ийм гэсэн. Тэр өдгөө манай хамаатангийнхан тэр Христийн цуглаанд явдаг. Би мэднэ Христийг би мэднэ гэж. Зүгээр түүхэн талаас нь мэддэг хүмүүс байдаг. Эсвэл зүгээр ингээд ам дамжаад мэддэг хүмүүс байдаг. Сайн гэсэн. Есүс чи их дажгүй гэсэн. Есүс цуглаанд явахаар хэрэгтэй гэсэн гэж. Зүгээр түүхэн талаас нь, үйл явдал талаас нь мэддэг хүмүүс байдаг. Энийг бид нар юу гэж хэлдэг гэхээр толгой мэдлэг гэж хэлдэг. Харин яг үнэндээ бол хүн толгой мэдлэгээр Христтэй уулзддаг. Толгой мэдлэгээр бид Христээс авралыг авдаггүй гэсэн. За тэгвэл дараагийнх нь хүн болохоор юу вэ гэхээр мэддэг хэрнээ буруу мэддэг хүмүүс байдаг. Зөв мэддэггүй. За ийм хүмүүс бол ямар хүмүүс байдаг вэ гэхээр сонирхолтой нь Библиэд бас яг ийм хүний тухай гарсан. Та нар Иохан номноос харах юм бол Никодим гэдэг хүнийг мэдэх үү? За Никодим гэдэг хүн болол яасаа гэхээр бүр Бурхны талаар мэдхийн дэдээр мэддэг хүн байсан. Энэ хүн бол хуучин гэрээний хуулийн багш хүн байсан. Өөрөөр хэлэх юм бол энэ хүн хуучин гэрээний Мөсегийн Мөсегээр дамжуулаад Бурхны өгсөн 615 хуулийг мэддэг. Энэ хүн 10 хуулийг мэддэг. Энийг зүгээр мэдээ зогсохгүй заадаг. Үүгээрээ бүр алдартай ухаантай тухайн үеийн маш том шашны багш хүн байсан. Никодим гэдэг энэ хүн. Тэгвэл энэ хүн нэгэн удаа ясамгаар шүн дунд Есүс дээр ирж байгаа. Тэгээ Есүс дээр ирээд Есүсээс сургаал сонсож Есүстэй уулзж. Сэнжи Есүс юу гэж хэлж байгаа гэхээр тэр хүнд та сүнсээр дахин төрөх хэрэгтэй гэдгийг хэлсэн чинь нөгөө хүн ойлгодог. Юу яриад байгаа юм Есүс? Би одоо олон жил энэ сургаалыг чинь зааж байгаа. Би бол олон жил одоо энэ талаар ярьж байгаа судалсан ийм хүн байна. Гэтэл та одоо намайг сүнсээр дахин төр гэж юу яриад байгаа юм бэ? Хүн яаж дахин төрхий? Хүн яаж ихэнх хэвлийг дахиж орох юм бэ гэж. Энэ үед Есүс юу хэлсэн бэ гэхээр сүнсээр дахин төрөх тухай ярьж байгаа. Буюу Христэд итгэж итгэснээрээ ариун сүсийг хүлээж авч байгаа тухай ярихад энэ хүн ойлгохгүй байсан. Тэгэхээр мэддэг хэрнээ зөв мэддэггүй хүмүүс байдаг. Зөв мэддэг хүмүүс.
За харин би шин гэрээний бараг тэн хагасыг нь бичсэн гэдэг Паул гэдэг хүн одоо Паул багш маань өөрөөр хэлбэл Библийн шин гэрээний бараг тэн хагасыг буюу тийм ээ бүхэлдээ 13 номыг бичсэн Паул гэдэг хүн өөрийнхөө бичсэн Филиппо гэдэг номын 2-ын 12 дугаар эшлэлээр юу гэж хэлсэн вэ гэхээр би Бурхны тухай мэддэг. Гэхдээ би хэсэгнийг мэддэг. Би өчүүхнийг нь мэддэг. Гэхдээ хожим би түүнийг бүрэн таньж мэдэх болно. Яагаад гэвэл би хожим түүнтэй мөнхөд хамт амьдрах учраас гэж хэлсэн байдаг. За энэ болгоноос харах юм бол Паул хэсэгнийг мэддэг ч гэсэн мэдж байгаа Есүстэй мэдж байгаагаа хэрээр түүнээсээ ч илүүгээр тэр итгэдэг байсан. Тийм учраас тэр амьдралынхаа нэгэн том зарчмыг амьдралынхаа мөрдлөг болгож байгаа бүр тийм одоо юу гэх юм тэр мөн чанараа юу гэж хэлсэн бэ гэхээр миний хувьд амьдрах нь Христ гэж хэлсэн. Тэгээд өгөх нь бол ололт юм а гэж хэлсэн байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр би бол энэ дэлхий дээр одоо амьдарч байгаа бол би нэгэнт Есүст итгэсэн учраас би Христийн төлөө амьдрна. Өгөх юм бол би ололттой. Ямар ололт вэ? Би Тэнгэрийн дэв ааж усад Бурхантай мөнхөд амьдрах ололтыг би авсан юм а гэж ингэж тунхагласан байдаг. За тэгэхээр одоо би та бүхэнд энэ үтэл тийм ээ одоо хэд хэдэн янзын хүмүүсийн тухай хэллээ. За нэгдүгürt нь бол ямар хүнийг хэлсэн бэ гэхээр мэддэггүй түүнийгээ ч мэдэхгүй байгаа. Буюу зүгээр л хүмүүсийн маасыг ингэж дагаж явдаг ийм хүмүүсийн тухай хэлсэн болвол хоёрдугаарт нь юу гэхээр мэддэг хэрнээ түүндээ итгэдэггүй хүний тухай. Зүгээр л мэдлэг болгодог, толгой мэдлэгтэй харин түүнийг амьдралдаа хэрэгжүүлдэггүй, түүнийг амьдралдаа бодит болгодоггүй хүний тухай ярьсан болвол гуравдугаарт нь тийм ээ мэддэг түүнийгээ бас мэддэггүй буюу буруу мэдлэгтэй Никодим шиг хүний тухай хэлсэн болвол дөрөвдүгээрт нь Паулын тухай буюу хэсэгнийг мэддэг. Гэхдээ мэдж байгаа зүйлдээ итгэдэг, түүгээрээ амьдрдаг хүний тухай ярьсан. За одоо тэгвэл энэ болгоныг дүгнээд бид ямар байх ёстой юм бэ гэж те? Бид ямар байх ёстой? Мэдээж эхний 3 шиг байгаа бол би хэрвээ эхний 3 шиг байгаа бол түүнийхээ төлөө бид нар яах ёстой вэ гэхээр одоо мэдээж түүнийг засах хэрэгтэй. Бид буцаад яг Христэд дээр ирж Бурхныг зөвөр мэдэж түүндээ итгэдэг байх. Бидний байх ёстой, бидний тийм ээ одоо байж ах ёстой гол байр суурь болвол юу гэхээр Филиппо 2:12 дээр хэлсэнчлэн Паул шиг буюу би хэсэгнийг мэддэг. Гэхдээ хожим би Бурхныг бүрэн мэднэ. Одоо харин хэсэгнийг мэдж байгаа ч гэсэн би түүндээ итгэж түүгээр би амьдрдээмаа гэдэг энэ итгэл үнэмшил нь бидний хувьд хамгийн чухал. За энэ итгэл үнэмшлийг бий болгохын тулд бид нар нэг хүнээс заавал сурах хэрэгтэй байдаг. Тэр болвол мэдээж Есүс. За Есүс тэгвэл юу гэж хэлсэн? Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр Иохан номын 8:55 дахь эшлэлээр Есүс ингэж хэлж байгаарай. За би та нарт уншиж өгье. Шинэ гэрээний Иохан номын 8:55 дахь ингэж хэлсэн. Та нар түүнийг таньсангүй. Харин би түүнийг мэднэ. Хэрэв би түүнийг мэдгүй гэж хэлбэл би та нартай адил худалч болно гэж. Харин би түүнийг мэдэх бөгөөд түүний үгийг сагтгаа гэж хэлж байгаа. За эндээс харах юм бол Есүс энэ мэдэх талаараа юу гэж хэлсэн бэ гэхээр би бол Бурхныг мэднэ. Тийм учраас би мэдгүй гэж хэлж чадахгүй. Хэрвээ би Бурхныг мэдгүй гэж хэлчих юм бол худал ярьж байна гэсэн үг. Харин би түүнийг мэдэх бөгөөд түүний үгийг сагтгаа гэж хэлж байгаа. Сагтаг гэдэг маань Есүс өөрөө юу гэж хэлж байгаа? Би бол Бурхныг 100% мэднэ. Мэддэг учраас би түүний үгийг сагтаг буюу сахина гэдэг маань итгэдэг учраас түүний үгийг дагдаг гэсэн үг. Тэгэхээр яг энэ үйл явц бол Есүс Христийн мөн чанар буюу тэр үнэнийг мэддэг учраас мэдхгүй гэж хэлэхгүй. Хэрвээ би мэдгүйгээ хэлчих юм бол би худалч бол. Тийм учраас би мэдж байгаа зүйлээ би ярина, тунхаглана, би мэдж байгаа зүйлээр амьдрна, би мэдж байгаа зүйлээ сахиж амьдрна гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр Христэд итгэж
хүмүүсийн дунд ийм хоёр янзын төрөлд хувааж болдог. За нэгдүгürt нь бол Христ итгэлийг шашин болгож шашны дэг жаягаар амьдардаг Никодем шиг хүмүүс байдаг. За нөгөө талын хүмүүс бол юу гэхээр Христ итгэлийг итгэл чигээр нь хүлээж авч амьдралдаа хэрэгжүүлж амьдралдаа тиймээс сахиж амьдардаг буюу Христийн сургаалыг сахиж амьдардаг. Тэд мэддэг зүйлээ үгүйсгдэггүй. Тэд итгэж байгаа зүйлээ үгүйсэхгүйгээр амьдардаг хүмүүсээ гэсэн. Ялангуяа Христ итгэл хавчлагтай байгаа улс үндэстнүүдэд энэ байдал маш тийм тодорхой харагддаг. Жишээлбэл одоо Зүүн Азийн хамгийн хавчлагтай орн бол Индонез. Индонез бол далайн шашинтай учраас, ислам шашинтай учраас Христэд итгэж хүмүүсийг хавчдаг тийм овг аймагуд тийм ээ, тийм одоо арлууд маш их байдаг. Исламын шашинтай нэгэн арал дээр 15 настай хүү Есүс Христэд итгэсэн. Тэгээд тэр хүү Бурхантай харилцах яг тэр залбирлыг хийж явах үед исламчууд түүнийг барьж авсан байдаг. Тэгээд тэр хүү барьж аваад хүүд ерөөсөө л хоёрхан болцол тавьсан. Нэгдүгürt нь юу гэхээр чи яг одоо тийм ээ энэ камер руу харж агаад Христ бол аврагч биш. Би бол Христийг мэдэхгүй гэж хэлээ гэж. За тэгэх юм бол чамд амьд үлдэх боломж байна. Эсбүгөөс чи үхнэ гэж хэлсэн. Энэ хүү яг л Иохан номын 8:55 дээр Есүс хэлсэн тэр үгийг хэлсэн байдаг. Тэр хүү юу гэж хэлсэн бэ гэхээр би Бурхныг мэднэ. Би Есүсийг мэднэ. Тэр бол аврагч. Би мэдж байгаа учраас би түүнд итгэдэг. Итгэдэг учраас би түүнийг үгүйсгэж чадахгүй гэж. Хэлснээсээ болж 15 настай тэр хүү исламчуудын гарт амиа өргөцсөн байдаг. Дараа нь тэр бичлэг нь дэлхийд даяар сая Христэд итгэж хүмүүст тархсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ хүн мэддэг зүйлээ мэдэхгүй гэж хэлээгүй. Итгэдэг зүйлээ итгэхгүй гэж хэлээгүй. Тэр аврагчийг үгүйсгээгүй гэсэн. Бидний сайн мэддэг 1-р зууны үеийн чуулганы ахлагч байсан Августин. Тэр бас ромчуудад баригдаж, ромчууд түүнд бас л хоёр сонголтыг өгсөн байдаг. Нэгдүгürt нь бол чи Христийг үгүйсэг. Чи мянган Христийн дагалдагч нарын өмнө Христийг үгүйсэг. Эсбүгээс чи амьдраа шатаж үхнэ гэж. Тэрээр юг тунхагласан бэ гэхээр яг үнэндээ бол энэ гал намайг шатаана. Гэхдээ миний сүнс Тэнгэрийн дэваачнд очино. Харин хизээч унтардгүй, хизээч гарч болдгүй мөнхийн гал гэж байдаг. Би түүнээс бол айж байна. Харин би одоо энэ махан биеийн гал шатсан ч гэсэн би Тэнгэрийн дэвааж усад Бурхантай би мөнхөд байх учраас түүнд итгэсэн цагаас хойш хизээш намайг гомдоож байгаагүй. Тэр Бурхныг би юу гэж гомдоож зүрхлэх вүлээ дээ гэж хэлээд Бурхан бол оршин байдаг. Есүс бол бидний аврагч гэдгийг тунхаглаад амьдаараа бас шатаж өгсөн байдаг. Тэгэхээр эдгээр түүхүүдийг харах юм бол Есүстэй адилхан тэд Бурхныг үгүйсгээгүй түүх ба. За тэгвэл Иерусалимийн хоёр хашгираанд юу болсон бэ? Эхний хэсэгт нь хүмүүс Хосана гэж хүмүүс Есүсийг магтаж байсан. Тэд үнэхээр Есүсийг Хосана буюу аврагч гэдэгт үнэхээр итгэсэн учраас, үнэхээр мэддэг учраас хашгирсан уу? Үгүй юу? Иерусалимчууд 5 хоногийн дараа Есүсийг Понти Пилатын өмнө цовдол гэж хашгирахдаа Христийг буруутгаж, Христийг тэд алахыг зорьсон. Харин энэ үед Понти Пилат Есүсээс хэдэнтэй асуудаг. Та үнэхээр буруутай юм. Би буруу. Та үнэхээр өөрийгөө эвдийн хаан гэж хэлсэн юм уу? Таач хэлж байна. Есүс Бурханаас авсан үүрэг хариуцлага илгээлтийнхаа дагуу тэр хүн төрлөختний төлөө цагалмаа дээр нас барах ёстой байсан. Тэр үхэх ёстой байсан. Тэм учраас тэр Бурханы хүслийг биелүүлэхийн тулд тэр Бурханы хүслийг мэдчихсэн учраас түүндээ бат зогссоор байсан. Тэм учраас тэр өөрийгөө үгүйсгээгүй. Тэр Бурханыг үгүйсгээгүй. Тэр үхлээс айгаагүй. Тэр бүх зүйлд өөрийгөө бүрэн тавьж өгсөн буюу тэр өөрийнхөө
ирсэн зорилгыг биелүүлэхийн тулд тэр зүрх зоригтой байж чадсан байна. Харин олон хүмүүс Христийг тухайн үед үгүйсгэж наадах ч юм бол аврагч биш, наадахаа цовдлоо гэж хэлжсэн. Өнөөдөр ч гэсэн та бидний дотоод ертөнцид эсвэл бидний эргэн тойронд янз бүрийн хашгираанууд байдаг. Хашгираан байдаг. Таны сонсож байгаа хашгираан ямар хашгираан бэ? Таны эргэн тойронд Христийг үгүйсгэж байгаа, таны итгэл үнэмшлийг үгүйсгэж байгаа, чуулганыг үгүйсгэж байгаа тийм хашгираан байдаг уу? Хэрвээ тийм бол та тэр хашгираан донд сүр зогсож Христийн үннийг та Есүстэй Бурхны үннийг та Есүстэй адилхан тунхагладаг хүн үү? Эсвэл та яг л энэ Иерусалимчуудтай адилхан нэг бол Хосаана гэж хашгираад, нэг бол цовдол гэж хашгирдаг тийм хүн үү? Энэ нийгмийн дуу хоолойг та дагдаг уу? Эсвэл Бурхны дуу хоолойг та дагдаг уу? Та сүрэг дуу хоолойг дагдаг уу? Та үнний дуу хоолойг дагдаг уу? Судалгаанаас харах юм бол нэг сүрэг дуу хоолой бидний дотор ороод 70 дахин үрждэг гэсэн судалгаа байдаг. Бас нэгэн зүрхний мэс засалж, зүрхний эмч хүн юу гэж хэлсэн бэ гэхээр хүмүүсийн сэтгэлээр унаж, зүрх нь өвдөж, бүр тэр байтугай бүр зүрхний хүнд өвчтөй болдог нэг шалтгаан болвол хүмүүс өөртөө эерэг зүйлсийг хэлдэггүй, дандаа сүрэг зүйлсийг дотроо сонсдогт байд юм а гэж хэлсэн байдаг. Библиэрээс харах юм бол итгэлийн хүмүүст дандаа л хоёр янзын дуу хоолой тулгарсан байдаг. Нэг нь бол муу ерийн сүнсний дуу хоолой, нэг нь бол Бурхны дуу хоолой. Та нар санаж байна уу? Бид нар 2-7 хоногийн өмнө бас ярьж ирсэн. Тэр агууд нуугдж исэн Илия дээр эзний сүнс ирж, эзэн өөрөө ирж түүний чихэнд чи энд юу хийж байгаа юм бэ гэж шивнэхдээ Илияг дахин босгож, дахин дуудлага руу явуулж. Илия Бурхны дуу хоолойг сонссон учраас тэр дахин өөрийгөө олж авч чадсан байдаг. Дуудлагаа олж авч чадсан байдаг. Тэгвэл өнөөдөр та бидний дотор ямар хашгираан байна вэ? Ямар шивнээ байна вэ? Та Бурхны дуу хоолойг хэрэг сонсож амьдарч байна. Таны дотроос ямар хашгираан гарч байгаа вэ? Үнэхээр Есүсийг Хозаана аврагч гэдэг магтаал итгэл үнэмшлийн дуу хоолой юу? Эсвэл та зүгээр бусдыг дагсан дуу хоолой юу? За одоо тэгвэл хэдүүлээ дүгнэлтийг харъя. Хараа. Энд ингэж байгаа. Есүс Иерусалим хот руу орж ирэх үед хүмүүс Хозаана гэж маш гоё ухтаж авч байгаа. Маш магтаал хүндэтгэлтэйгээр ухтаж авч. Гэхдээ тэдний дунд тэр магтаал дургүй байсан хүмүүс байсан буюу фарисеучуд багшаа та эднийг дугуй болгооч гэж. Харин бүхнийг бүтээгч, бүх бүтээлүүдийг бий болгосон тэр бүтээгч эзэн юу гэж хэлсэн гэхээр нэг хүн дугуй болгоход нөгөө хүн намайг магтана. Хүмүүс дугуй болсон ч энэ бүтээлүүд намайг магтана гэдгийг зүүрлэн хэлж эдгээр дугуй бол чулууч гэсэн хашгиран шүү дээ гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ хорвоо ертөнцийн дээр Бурхныг магтах магтаал хизээч дуусахгүй гэсэн. Энэ хорвоо ертөнц үгүй болсон ч Бурхныг магтах магтаал хизээч дуусахгүй. Энэ бол туйлын үнэн. Харин дараа нь юу болсон бэ гэхээр энэ магтаал донд Есүс яаж хүлээж авсан гэж 19-р бүлгээ хэдүүлээ ингээд 40-р ишлээс хойшоо дахиад ингээд унших юм бол Есүс чулууч гэсэн намайг магтана шүү дээ гэж хэлчихэд дараа нь юу гэж хэлсэн бэ гэхээр Иерусалим хот руу орж ирж байгаа шүү дээ. Тэгэд Иерусалим хотын үүднээс Иерусалим хотыг хараад юу гэж хэлсэн бэ гэхээр Есүс тэр өдөр яг тэр цаг мөчид Иерусалим хотыг хараад Есүс гашуудсан байдаг. Гашуудахдаа тэр юу гэж хэлсэн бэ гэхээр энэ өдөр чи ядаж юу амар тайванд хүрэхийг мэдсэнсэн бол гэж хэлж байгаа. Мэдсэнсэн бол. Өөрөөр хэлбэл одоо та нар харж байгаа. Энэ ишлэл дээр Хосаана буюу амар тайвны хаан гэж Иерусалимчууд магтж байгаа. Тэгэнгүүт Есүс хөөрөл тэр магтаалд нь хөөрөл өө Иерусалимчуудаа та нарт би мөнхийн шалом буюу мөнхийн амар тайван та нар дээр байх юм байна энэ гэж Есүс хэлэв.
Харин Есүс юу гэж хэлсэн бэхээр та нар жинхэнэ амар тайван гэдэг нь юу юм бэ гэдгийг мэдсэнсэн бол гэж хэлж байгаа байхгүй. Харин тэгэхээр Иерусалимчууд Есүсийг яг хэн бэ? Жинхэнэ амар тайвны хаан гэдгийг мэдхгүйгээр зүгээр хашгирч байсан тухай энд хэлж байгаа. Тэгээд 43 дугаар ишлэлээр нь дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгож гэж зүгнэлийг хэлсэн. Энэ бол түүхэндээ юу болсон бэ гэхээр за энэ Есүсийн бол одоо Иерусалим руу орж ирж байгаа нь манай эртний 33 он шүү дээ. Тэгтэл дайснууд чинь та нарны төлөө бэхлэлт бий болгож та нарыг бүсэж энэ Иерусалим хот ингээд нэг чулуун нөгөө чулуун дээрээ давхарлагдахааргүй тийм их хохирлыг амсан сүрж дайсандаа эзлэгдэж боолчлогдно гэдгийг хэлсэн байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр манай эртний 70 оны үед одоо Ромын Тит захирагчийн үед Ромчууд бүр Иерусалимыг бүсдээ үнсэн товрог болгосон байдаг түүхэндээ. Энийг яасан бэхээр зүгнэн хэлсэн байгаа хэрэг. Есүс. Яагаад гэвэл Иерусалимчууд яг үнэндээ бол жинхэнэ аврагч эзэн, жинхэнэ амар тайвныг бий болгох тэр бурхан эзнээ өөртөө таньж мэдээгүй. Тэд Есүсийг цовдол гэж алсан байдаг. Яг энийг түүхэн талаас нь ч гэсэн энд болж байгаа үйл явц талаас нь харах юм бол Иерусалимчууд ямар муу хүмүүс вэ? Идээчүүд ямар мангар юм бэ? Есүс тэдний дунд амьдралстаа гайхамшиг үйлдээл сургаалаа заагаал тэдний дунд үнэхээр үхсдийг амьлуулаад ийм хийгээд ахчихсан Есүст итгэхгүй эдгээр ямар мангар юм бэ? Эднэрстэй мэддгүйгээ мэддгүй амьтд байна шүү дээ. Мэддгээ бас буруу мэдчихсэн амьтд байна шүү гэж бид нар тэд нарыг буруутгаж болох юм. Гэхдээ яг үнэндээ бол заримдаа бидний итгэлийн амьдралын дүр төрх яг ийм Иерусалимчууд шиг байдаг. Бид өөрсдөө бид бурхныг мэддэг хэрнээ мэддгүй юм шиг амьдардаг. Ийм үед бидэнд байдаг. Бид бурхан бидэнд зүвийг заасаар байтал бид бурууг үлддэг. Гим нүглийг хийдэг. Бурхныг бид нар үгүйсгэж амьдарч идэг үе байдаг. Есүсийг ингэж хэлсний дараа Есүс энэ өдөр бол Ромчууд яасан бэ гэхээр Есүсийг барьж аваад одоо Голготын толгой дээр Есүсийг цовдлохын тулд аваа явж байгаа шүү дээ. Тэгсэн чи тэр дунд мэдээж яасан бэ гэхээр Есүсийг өрөвдөж хөөрхийлж Есүсийн төлөө уйлж исэн хүмүүс бас тэнд байсан. Эмэгтэйчүүд ялангуяа. Тэгсэн чи Есүс тэр эмэгтэйчүүдэд хандаад 23-28 дээр ишлэлээр ингэж хэлж байгаа юм. Иерусалимийн охтоо та нар миний төлөө бос харин өөрсдийнхөө төлөө өөрсдийнхөө үр хүүхдүүдийн төлөө гашуудан уйлаа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр яг үнэндээ бол энэ занаашаас анхаарч байгаа. Энэ Христийн байж тээ Иерусалим руу орж ирсэн энэ зорилго нь бол Христ бидний төлөө зовлон идэхийн тулд орж ирсэн. Энэ зовлонгийн цаана юу байгаа гэхээр Христийн үхэл. Христийн үхлийн дараа юу байгаа гэхээр амьлалт. Амьлалтын дараа юу байгаа гэхээр жинхэнэ Бурханаас ирдэг мөнхийн амар тайвны тэр хаанчлал буюу нөгөө Хосана мөнх эзний нэрээр ирсэн хаан гэдэг тэр яруу алдар бүрэн биелэх байсан. Харин яг энийг бол Иерусалимчууд ойлгоогүй байсан. Энэ том зураглыг бид нар өөрсдийнхөө итгэлийн амьдрал дээр буулгаж авчрах юм бол ялангуяа энэ 4 сарын тийм ээ одоо Христ үхлээс амьсны баяр хүртэл та бидний яг Бурхны өмнө за сүсэгт байдал дотор буюу итгэл үнэмшил дотроо явах ёстой чухал нэгэн одоо 2-7 хоног бол юу гэхээр Христийн зовлонтой хамт байж ялангуяа та бүхэн яг өнөөдрийн энэ сургаал дээр гарч байгаа Лук номын 19-р бүлгийн 28-аас Лук номын одоо 24-р бүлэг хүртэл ирэх 14 хоногийн турш та уншиж тийм ээ хамт байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ бид нар одоо энэний дараагийн бүтцэн өдрийн өнгөрөөд нэгтгэс ихсүүлээд бид нар 5 өдрийн турш яг цуглааныхаа байранд өглөө 7 цагаас 8 цагийн хооронд өглөөний залбирал хийн. За тэгээд энэ бол яг золонгийн 7 хоногтой хамт байх буюу за энэ 7 өглөө бид нар хамтдаа маш товчхон бас эзний үгээс сонсоод үлдсэн цагт бид нар
залбирах юм цаг баг. Тэгэхээр Иерусалимийн огтоо миний төлөө бас өөрсдийнхөө төлөө гэж хэлсэнчлэн бид нар өөрсдийнхөө төлөө, бид нар Монгол улс үндэстнийхөө төлөө, бид нар энэ дэлхийн төлөө, бид нар гэр бүлийнхөө төлөө, бид нар зуучлан залбирах ийм одоо чухал сарыг, ийм чухал одоо 7 хоногийг бид нар гарах болно гэсэн үг. Би дахиад асууя. Таны хамгийн сайн мэддэг зүйл юу вэ? Та Христийг хэр сайн мэддэг вэ? Та Христийг та мэдж байгаа зүйлдээ та хэрэг итгэдэг вэ? Хэрэг Христийн талаарх та түүний сургаалт та хэрэг сахин амьдрдаг вэ? Таны дотор ямар хашгирaan байгаа вэ? Таны дотор үнэн сэтгэлээсээ Есүс бол Хосана гэдэг үнэн сэтгэлийн хашгирaan байдаг уу? Эсвэл түүнийг цовдолдог гим нүглийн хашгирaan байдаг уу? Энэ дугаа хүн болгоны та бидний дотор Христийн дуу хоолой байж ариун сүнснээс гардаг магтаалын хашгирaan мөнхөд байх болтугай. Амен. Бүгд хамтдаа залбирцгаая. Хүн төрлөختнийг аврахын тулд, хүн төрлөختний төлөө амиа өгөхын тулд Иерусалим руу ирсэн Есүс эзэн минь. Өнөөдөр ч гэсэн та миний амьдралд ирсэнд баярлалаа. Харин эзэн минь, миний зүрх сэтгэл таныг угтан авахдаа үнэн сэтгэлийн Хосана хэмээх тэр магтаал хүндэтгэлээр авч гинүү. Эсвэл бид үнэхээр эзэн минь зүгээр бусдыг дагсан. Бид нар зүгээр нэг дагалдан байсан. Нэг бол Хосана гэж хашгирч, нэг бол цовдол гэж хашгирж байгаа. Иерусалимийн хашгирaan шиг, тийм хүмүүс шиг амьдарч байгаа бол та биднийг уучлж. Миний зүрх сэтгэл үнэн сэтгэлээсээ, чин зүрх сэтгэлээсээ яг Паул шиг таны тухай хэсэгнийг мэддэгч. Харин түүндээ итгэдэг. Түүнийгээ сахин амьдардаг. Миний хувьд амьдрах нь Христ, өгөх нь ололт юм а гэсэн тэр итгэл дотор амьдрахад та туслаарай. Эзэн минь, энэ 4 сар бид илүү итгэл дотор тантай харилцаа. Итгэлийн амьдралыг үнэхээр бас ариунаар сагсан тийм сар байлгаж, таны бидний төлөө эзэн зовлонг эргэн дурсан санаж, гимшил ба зурсан залбиралтай байхад та туслаарай. Тандаа баярлалаа, танд алдрыг хүргэе. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен.